За сайн байцгаана уу хүмүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Дүрслэг урлаг технологийн багш Ховор Эрдэнэ байна. За ингээд хүүхдүүд маань одоо хөл орой тогтоосон болохоор гэртээ суугаад тэлээ хичээлээ бүдэрээ үзээд багшийнхаа заасан хичээлийг үзээд бүтээлүүдээ хийгээд ингээд байж байгаа гэж багш нь итгэж байна. За тэгээ багш нь энэ 7 хоногийнхоо хичээлийг одоо заахад бэлэн боллоо. За хүүхдүүдтэй өмнө тэлээ хичээлээрээ за цэцэг хийхийг заасан байгаа. Бас дараа нь одоо баримлын шавраар хүнсний ногоо болон жимсгнүүд хийх аргыг заасан байгаа. Хүүхдүүд манаас дураагаад хийсэн байх. Одоо энэ улиралд баримлын шавар гэсэн бүлэгсэд эхлээ явж исэн. За тэгэхээр одоо багш нь тэр хичээлээ үргэлжлүүлээд ингээ баримлын шавраар одоо бүтээл хийх хичээлдээ орох гэж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв болохоор баримлын шавраар амтан хийх дараалал гэсэн сэдэв байгаамаа. Тэгээд бүгдээрээ багшигаа дагаад өдрийг хийцгэн шүү. Хүүхдүүдэд амжилт хүсье. За хүүхдүүд маань хичээлээ хэрэглэх түүнүүдийг ердөө бол мэдчихэж байгаа бох. За энэ баримлын шаврын доотлолт нь одоо ингэж дэвсж өгсөн одоо нэг тавцангаа бэлдэх хэвээр. За тэгээд баримлын шаврыг бэлдэх хэвээр. Нөгөө өмнө багш нь аавараа гэдээсэн пластилина бас ашиглаж болно. За эсвэл энэ нөгөө 3D баримлын шавар гэдэг энэ баримлын шаврыг бас ашиглаж болно. Багш нь энэ удаад энэ 3D баримлын шаврыг одоо бэлдээд ирсэн байгаа шүү. За та нар өөрсдөө ямар ч баримлын шаврыг ашиглаад хийж болно. Ямар цаас хэрэглэх вэ гэхээр хүүхдүүд маань мэдж байгаа. Бичиг А4-ийн цаасыг одоо өмнө нь 4 хуваасны нэг дээр хийжсэн. За одоо бол А4-ийн цаасыг голоор нэг хуваагаад за тэгээд тал дээр нь хийчих байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ А4-ийн цаасаа голоор нь нуглаад яг тэнцүүхэн нуглаад тэгээд голоор нь хайчлана. За ингээд А4 цаасыг 2 хуваасны нэг дээр хийнэ. За ингээд саяхан хуваасан цаасаа ахаад яг голоор нь ингээд харандаагаараа голоор нь хуваагаад зурчихна. За яг 4 хэсэг болгоод ингээд зурчихна. Сайн хэмжиж байгаа тоол бөгөөд тэнцүүхэн болно шүү. За багш нь ингээд таамгаар хуваачлаа. За энд нэг төрлийн амтан, энд нэг төрлийн амтан, энд нэг төрлийн амтан, энд нэг төрлийн амтан хийнэ. Тэгээд 4 өөр төрлийн амтан бүгдээрээ хийж үзцгээе. За эхний амтан маань арслан байгаа. За арслан хийхийн тулд биднэрт бор өнгө хэрэг болно. За энэ 3D баримлын шавар хэрэглэж байгаа хүмүүс маань яг өгөхөр баримлын шавраасаа яг таарах хэмжээтэй огцом тасаж авах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд удаан татах юм бол ингээд сунжраад тасардгүй. Огцом татаж аваад за тэгээ буцаагаад үлдсэн хэсгийг заавал ингэж тагаж тавих хэрэгтэй шүү хүмүүдээ. За тэгэхгүй бол энэ маань хатаад дараа нь ашиглаж болохоо очдөг. За ихэнх хүмүүс мэдж байгаа да. За тэгээд бор өнгөө аваад арслангийнхаа ихэд үсийг хийн бүгдээрээ алгандаа сайн дугууруулж бүг бүрхий олгоод за тэгээ энийг багшигаа хэлсэнгээр ингээд хатгаа гараараа дагаад хатгаа болгож болно. За эсвэл ийм дугуй гадаргуутай ийм зүйлээр за цаасныхаа цав хүч юм ашиглаад ингээд гурил идэж байгаа юм шиг гоё илтээд за илтээд ингээд хатгаа болгож болно. За ингэх юм бол их гоё гадна тал нь маш гоё өөгүй болдог байгаа. За арслангийнхаа үсийг ингээд наач. За одоо арслангийнхаа үсийг яг нарийн ширхнүүдийг гаргахын тулд бүгдээрээ ингээд зүсчээ. За ингээд арслангийн маань үс гарч. За одоо энэ дээр бүгдээрээ их бие болон толгоогоо хий. Арслангийнхаа их бие болон толгойг ямар өнгөөр хийх вэ гэхээр цайвар бор өнгөөр хийх хэрэгтэй. За цайвар шаргал бор өнгийг гаргахын тулд яах вэ гэхээр энэ цагаан өнгө, бор өнгө хоёрыг холино. Энэ цагаан өнгөө нэлийн ахиухан авна. За бор өнгөө их авчих юм бол яг тийм цайвар бор өнгө гарахгүй байгаа. Тэгэхээр бор өнгөө маш бага авна. За цагаан өнгө ийм байхад бор өнгө нэг иймэрхүү
За энэ хоёрын хооронд ингээд бүгд холиод үзье. За маш сайн ингэж уруугаараа нухах хэрэгтэй байгаа. За манай хүүхдүүд энийг сайн мэдж байгаа. За цайвар шаргалдуу цайвар бор өнгө маань ингээ гараад ирлээ. За энэ өнгөнөөсөө одоо бүгдээрээ их бий болон бусад эрхтнүүдийг хийнэ. За бүгдээрээ нэг жиж өвтөрдөө иймэрхүү хэмжээтэй аваад за ингэж тааруулж агаад за яг ийм жоохон өндөг шиг хэлбэртэй болгож агаад хатгаалаад дарна. За ингээд хатгаалаад дарахад нэг иймэрхүү хэлбэртэй боллоо тий. За тэгэнгүүт нь энэнийхээ голд бүгдээрээ эснийхээ голд за яг нүүр хэсгийг хэлээ. За арслангийн маань нүүр хэсгийг ингээ гаргаж ирчихэ. За одоо бүгдээрээ их бий хий. Их бий хийхэд за нэг иймэрхүү хэсгийг авчих. Энүүгээр дараа нь хөл гарыг хийх учраас за энэ их бий хийгийг арай жоохон том. За хөл гарын хийхийг арай жоохон жижиг өвтөртөө авчи. За тэгээ их бий нь одоо бүгдээ хий. Яг сая гიშгэ ингэж яагаад за нэг тийш нь ингээд нэг тийш нь жоохон үзүүртэй дүү болгоод ийм луун шиг хэлбэртэй болгож байгаа. Хатгаалаад дарлаа. За энэ одоо тарах баха. За ингээд их бий хэсэг нь гараад ирлээ. За ингээд дөрвөн ижил хэмжээтэй тасалчлаа. За одоо бүгдээ хоёр гарын хийхин тулд за ингэж бөөрхий болгож жагаад элгүй баг зэрэг хавтгай болгоод за энэ хэсгээр ингэж наач. За яг сая шиг хэмжээтэй авч жагаад бас элгүй баг зэрэг хавтгай болгоод за энэ хэсгээр ингэж наач. За ингээд 3 сарууга гаргачнаа. За энэ арслангийнхаа бас хамрыныхаа доод хэсгийг гаргачихъя. За сүүлийн хийх хэсэг авч үлдэхийн тулд нэг жижигожоох хэсгийг аваад үлдчихье. За одоо энийг бүгдээр ингэж яагаад яг 2 тэнцвэсгт байгаа. За 2 тэнцвэсгт байгаад за ингэж бүр хилж жагаад за ингэж тогтоочно. А нөгөө талын бас адилхан. Ингээ нөгөө талд нь тогтоочно. За одоо бүгдээ энэ баримлын шаврынхаа энэ дугуй хэсгийг ашиглаад энийхээ гол дээр ингээд дарчна. Хөлийнх нь улыг хийхин тулд ингээд хотоолгоо дарч. За одоо энэ шүдний чиглэлээр хөлийг нь уулны хийнүүдийг гаргачих. За ингээд хөлийг нь уруунуудыг утгаараа ингээд зүсээд гаргачнаа. За ингээд хөл маань бэлэн боллоо. За одоо сүүлийн хий. За сүүлийн хийхэд бол цових аргыг ашиглана гараараа. За энийг бас юм хавтгай ийм шугам ч юм уу хавтгай материалаар ингээд гаргаж бас болно. За сүүлийн эндээс ахуулаад ингээд тахилдсан байгаагаар хий. За үзүүр хэсгийн арай урттай байвал ингээд тастаад авчна. За бор өнгөөсөө сүүлийнх нь үзүүрийг хий бүгдээрээ. За ингээд яг юм усны тусал шиг хэлбэртэй болгоод за сүүлийнхээ үзүүр дээр ингээд наачна. За тэгмүүдээ сүүлийнхээ үзүүр дээр ийм уснуудын ширхгийг ингээд хийчих болно. За одоо бүгдээрээ барынхаа арслангийнхаа нүүр амын хийцгээе. За ингээд хоншорыг хийчлээ. Харан гүнөөс авч агаад хоёр нүдийг хич. За ингээд бидний арслан маань бэлэн боллоо. За дараагийн 3 амьтныг хийх багшийнхаа бичлэгийг хүүхдүүд маань үзээд дуурайгаад яг саяхан энэ арслан хийсэн зарчмаараа
хийгээд дуусгаарай хүүхдүүдээ. За ингээд бүгдээрээ яг нэг одоо загвараар 4 өөр төрлийн амьтныг хэрхэн хийж болох вэ гэдгийг бүгдээрээ үзлээ. За яг энэ аргыг ашиглаад өөр ямар амьтан хийж болох вэ гэдгийг хүүхдүүд маань өөрсдөө бас туршиж үзээрэй. За энэ 4 амьтнаа хийчээд бас орчин баяжуулаад ингээд цааш нь улам гоё болгоод хийгээрэй манай хүүхдүүд. За тэгээд багштай хийсэн бүтээлээ явуулцгаарай. За өнөөдрийн хичээлийн түрээд төгслөө. Анхаарал тавьж багштайгаа хамтран хийсэн хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.